Тоован гэж алдарсан Баточрын тогтох дүр 1797 оны 9-р сарын 15-нд Цэцэн аймгийн Элдэн хошууны нутаг Сангийн далай хэмээх газар засаг ноён Баточрын гэр бүл төрж 25 наснда эцгийнхээ хэрэгэм зэргийг залган хошууны ноён болсон ба 1839 онд Хибээ ван 1859 онд Цэцэн аймгийн чуулганы даргаар сонгогджээ. Тэрээр 1868 оны 4-р сард Бээжин рүү яваад буцах замдаа учир бүтээлгээр нас баржээ. Чингис хааны 27 дахь үеийн удам бөгөөд төр нийгмийн зүтгэлтэнд соён гэгээрүүлэгч, авиачлаг зохион байгуулагч, эх оронч хүү юм. 1822 оноос өмнө Элдэн засаг хошуу 58,000 толгой малтай халахын сүм хэмээх ганц сүмтэй манжаас байгуулсан гандан чонхор даш бэлжээлэн хэмээх хийдээс өөр байшин барилгагүй байсан бол Тоован засаг ноён болсныхаа дараа тус хошууны төв Тамсаг булгийг суурин соёл иргэншлийн том төв болгож сургууль соёлын газар байгуул соёлыг бадруулагч, хамгийн хамгаалагч сүм, ноёны ордон сүмбэр уул хиймэл нуур байгуулж суваг шуудуу татан газар тариалан аж ахуй эрхэлж алтан мөнгөний дархан чулуу засах газар оёдод хатгалмын үйлдвэр мужааны тасаг гурлийн тээрэн байгуулах арьс илдэх цэмб нэхэх гар үйлдвэрийг нээн ажилуулж маш олон тооны ажлын байрыг бий болгосноос гадна малын тоо толгойг 120 мянгад хүргэжээ. Тэрээр 1853 онд Хибээ вангийн аж төрх хуулийг заасан сургаал хэмээх зохиол бичсэн нүүдлийн соёл иргэншлийг суурин соёл иргэнштэй хослуулан амьдрах ухааны тухай зааж сургасан агуулгатай юм. Монголын хувьд одоогоор мэрэгдэд байгаа эдийн засгийн ухааны хамгийн анхны ном ажээ. Тоован гэрийн өндөр боловсролтой хүн байсан бөгөөд уугурч Монгол өвчийг заах дөрмийн номыг зохиож өөрийн байгуулсан хошууны сургуульд сурах бичиг болгон хэрэгжилжээ. Манжийн төрөөс Монголын хөгжлийг сааруулж хүн амыг дороотуулах бодлого явуулж байхад тэднийг аялдан дагалж бэлдүүлжтэн амьдарч байсан бусад ноёдоос шал өөр үзэл бодолтой хийж бүтээсэн үйл хэрэгээрээ тод ялгаран гарч байсан хүн бол Тоован билээ. Алсын холж хараатай цэцэн зэлмэг ухаантай хүн байсан болохоор манжийн татварын бодлого ард түмний нуруунд дээр маш хүнд ачаа авчирч буг өөрийн арга ухаанаар зохицуулахыг хичээж хошууныхаа 8 жасыг том лам нарын мэдлээс гаргаж үйл ажиллагааг нь өргөтгөн өөрөө удирдах шүтээний зураг төсөл зохиох ном хэвлэх ядуучууд өглөг шиг хүртэг зэрэг эдийн засгийн шинжилэл хийжээ. 1859-с 1864 он Тамсаг булгаас 5 өртөө газрын зайд 21,340 км3 талбай хамруулан өнгөт чулуу шигтгэж Жанрайсаг их бурхныг бүтээн залсан эдүгээ соёл түүхийн үнэт урсгал болон үлджээ. Хошуу захирсан 46 жилийн хугацаанд хөдөлмөрийн бүтээмжийг нээшлүүлэх, цагийн үр ашигтай өнгөрүүлэх, нэг ажлын дайлмаар хэд хэдэн ажилтныг амжуулдаг байх, ард олноо гэгэрүүлэх, урлаг, уран сайхан, биеийн тамир суртыг хөгжүүлэх, шашин шүтлэг шинжилэл хийж спортын наадмыг үндэсний урлагийн тоглолтод хослуулан их дуу бүжиг хөгжмийн сургууль филармоны хүртэл байгуулсан эдүгээ судалгааны том үндэс болсоор байна. Манжийн үед түүний нутагт байнга зөрчил тэмцэл болд хөлийн маргаантай асуудал байсан хэдий ч Тоован мэрэгэн ухаанаар ар булаг модон хашаат хул дуул зэрэг манжид азлагдсан газрыг буцаан авчээ. Тэрээр хойч үедээ Монгол улсын зүүн хязгаар нутгийг надаас хойш сайн хамгаалж байгаараа хэмээн байнга захиж амьдрал бол ухаан юм хэмээн гайхалтай товч үгээр гүн ухаанчилж хийж бүтээж байж улс орон оршин тогтнодог гэж үздэг байжээ.